За манай улсын дарамт эдийн театрын хамт олон уран бүтээлчид үзүрийн шинэ жилийнхээ нээлтийг Сэргэн Мандалтын үеийн хойг зохиолч Уильям Шекспирийн Ромео и Жюльеттэй жүжигээр үзүрийн одоо 85 дахь жилийнхээ нээлтийг хийж байна. Би бас их азтай хүү юм гэж бодцсон. Юу гэхээр зэрэг энэ жүжигийг Монголын театрын тайзан дээр 3 удаагийнхан тавилтыг мэдхийн. Тэр тавилт болгоно цаг үеэ тодорхойлсон ийм тавилтууд байсан. Зөв би энэ жүжигийг бол тийм пост модерн тийм загвар чиглэлээр стилээр хийхий гэж бодсон. Яагаад вэ гэхээр Герман их нэртэй одоо судлаач Ганс Тис Лиман гэж одоо хүн байдаг. Тэр хүний одоо бичсэн номонд бол ер нь одоо постмодерны энэ жанр бол театрт бол олон төрлийг одоо ингэ нийлүүлсэн ийм нийлэмж байх юм аа. Сонгодог бүтээл гэдэг үнэхээр уран бүтээлчдийн шанцыг шалгасан ийм бүтээл байдаг. Энийн нэг нь гэж бид нар үзэж байна. өөрчлөлт байж гэмээ чинь шинжлэл байна, шинжлэл байж гэмээ чинь хөгжил байдаг шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөлт маань өөрөө шинжлэл болох ёстой, шинжлэл маань өөрөө хөгжлийг заавалж авчрах ёстой гэсэн зарчмыг л барих ёстой гэж би бодоод байна. Монголчууд яаж бүтээх үү гэдэг бас нэг тийм шинэ харалтыг бий болгох үднэс одоо урд өмнө байгаагүй болон одоо ч байхгүй ирээдүйд бий болох юм шиг тийм ертөнцийг бүтээхийг зорьсон юм аа. Манай Ромео и Жюльеттэй жүжиг одоо драмын театрт бол 1996 онд одоогоос бараг 20 жил юм тавьж исэн байна. Тэр үед бол яг сонгодог утгаар нь сонгодог хувцастай, тэр зууны, тэр сонгодог алхаа гişгэ, сонгодог үг хэллэгүүдийг оруулж ингэж тавьж исэн байдаг. Хувцсны дизайнер Ариун Дэлгэр гэдэг манай багш надад санал тавьсан. Тэгээд энэ дээр ийм ажлууд хийж байгаа маань энэ дээр ингэж ажиллая гэдэг. Тэгээд ер нь бол энэ 106 сараас эхлээл уулзаал тэгэл энэ дээр ярилцаж хувцсны дизайн дээр нь болон тайзан дээр нь бас гэж ажиллалаа. 20 жилийн дараах бол бидний одоо продюсеруудын зүгээс одоо харах юм бол юу гэвэл үзэгч өөр болсон. 20 жилийн өмнө тавьж байхад бол мэдээж одоо өөр цаг үе, өөр үзэгчд байсан. А энэ 20 жилийн дараах бол үзэгчд бол өөр юм аа. Зарим хүмүүс тийм сонгодгоор нь хийсэнгүүгээд би гайхаад байна. Тухайн тавилтаас идүүгээгийн тавилт бол яалч байхгүй хийц уур дэгийн хувьд бол илүү шинэлэг талаас нь харж ажилласан. Их тийм залуу, их тийм өнгөлөг, хурц тийм байх шаардлагатай байсан. Тоглолтын арга барил өөрчлөгдсөн. Тийм ээ. За энд бол ер нь бол бидний хуучин авч үзэжсэн сэтгэл зүйн драмын театрын арга барилаас одоо холдох гэж оролцсон. Миний ойлгож байгаагаар бол сонгодог гэдэг бол өөрөө хүний зүрх сэтгэлийг догдлуулж, тархи оюуныг ажилуулж, чихийг сонирдуулж одоо юу гэдэг юм бэ? Одоо тэр бүгдийг хүний энэ 5 мэдрэхүүг ингэж хамгийн хүчтэй хөдөлгөж тэр нь өөрөө цогцолж тэндээс гайхамшигтай таашаал авч чадаж байгаа тэр л бүтээл бол өөрөө сонгодог байж байна. Бидний хувьд энэхүү Ромео и Жюльеттэй жүжигийг үзснээрээ маш шинэ онцлог давуу талуудтай байсан гэж бодож байна. Юуны төрөнд тайзны засалт, тэдгээр бүжиг, дуу гэд бүгдээрээ шинэ байсан бөгөөд энэ бидний хувьд том сэтгэлгээний тесрэлт болж чадсан юм аа. Тэгэхээр чин цаг үе бүхэн өөрийнхөө сонгодгийг бол би бүтээх ёстой л. Тэрнийг бүтээхийн төлөө бид нэр гүйх ёстой. Тэрний сонгодог болсон боёгүй л цаг хугацаа өөрөө шүүн гэж би боддог л доо. Найруулагч Наранбаатар битүүрийн хувьд гэх юм бол хөдөлгөөний урлагийн тал дээр
энэ жүжиг дээр ажиллахад хамгийн их гар нийлсэн. Хөдөлгөөний урлагаар сэтгэл хөдлөлийг болон хэлхснэг бол их тод томор харуулах гэдэг санаан дээр битүүр нэгдсэн байна. Янз бүрийн одоо хөдөлгөөний хүлээн авалт, эвсэл, бие хөгжилтэй хүмүүстэй ажиллахад бол дээд зэргийн бэрхшээлтэй байсан. Тэр бэрхшээл бол надад бол амттай, сонирхолтой ажиллахад их гоё байсан. Энэ яагаад энэ хөдөлгөөний голчлогоо гэдгийг бол мэрэгжлийн хүмүүсүүд их өөнтгчнүүдээр олж харах байхаа гэж би дотроо битүүхэн гордож байгаа юм. Улсын драмын Эрдэнэ театрт Одоо цагийн төлөөлөл болж байгаа залуу уран бүтээлчдүүд энэ бүтээлээр өөрсдөө театрын одоо ахмад уран бүтээлчд бол найруулагчдын өмнө нэг том одоо шалгалтаа бас давхар энэгээр өгч байгаамаа. Жүжигчний ангид оролцож орж байгаа бүх хүүхдүүдийн эмэгтэй шүлээта эрэгтэй нь Ромео болохыг ингэж хүсдэг байх гэж миний хувьд боддیں۔ Би ч гэсэн миний мөрөөдлөөс Яг хүсдэг байсан дүрдээ яг одоо тоглож байна. Анх 2015 оны 8 сарын 17-нд анх ерөнхий найруулагч Наранбаатар найруулагч маань дүр хуваарлсан. Тэгээд дүр хуваарлж явах явцад бол би бас өөрийгөө Ромео биш харин өөр дүр дээр зоогцсон байгаа болов гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чи гів гэн тэгэхээр Ромео Ментоки гэдэг дүр дээр шинэ хоёр гэдэг тэгсэн чи яг маш их хариуцлага, олон хүний итгэл надад байгаа учраас надад алдах хэрэг байхгүй. Маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ гоё дүрийг, энэ гоё жүжигийг мөрөөдлийнхөө одоо дүрд ингэж тоглох гэж байгаа да. Энэ дүр дээр ажиллаж байгаа да. Маш их баяртай байна. Дээрээс нь маш их хариуцлага, олон хүний итгэл надад байгаа учраас надад алдах хэрэг байхгүй. Үзэгчид миний дүрийг бас их гайхаж байна. Уртны нэг яг өрлөг их гэдэг нэг иймэрхүү байдаг байсан. Харин шал их өөр тийм дүр гарч ирсэн бол бас их талархууштай байгаа. Энд бол би үнэхээр их баяртай байгаа. Тэгээ миний дүр бол ерөнхийдөө бид нэр орчин үед ингээ наашин татаж бодохдоо тийм орон гарын чимшээ. $96 тавьжсэн манай Монгол улсын ардын жүжигчин Жамсран Чугаан бүтээсэн гайхалтай Лоренцо Ламын дүр гэдэг. Энэ дүр нь бол их тийм гүн ухааны, тийм тэ асар их гүн мэдлэг хөрөнгөлөөс юм дуршлагатай ухаантай түшигтэй хүн байсан бол энэ удаагийн дүр маань яг эсрэгээрээ энэ хүнийг бол тийм эрсдэл хийх дуртай. Одоо юу гэдгийг их номын мөр хөөцсөн, алхимич маягийн тэ янз янзын туршиж үздэг. Тэгээд яг юм хэвийн биш, сонин юм хөдөлгөөнтэй юм нэг харахад мэдрэл мутаач юм шиг, нормалны гэж ярьдаг те хэвийн биш юм шиг ийм хүнээр ингэж шийдэж бид нар бол ажилласан. Магадгүй Шекспирийн зохиол мөн үгүй юу гэж эргэлзэхэд ч бас хүрсэн байж магадгүй. Яагаад гэвэл бид үзэгчдэд гайхширлыг төрүүлэх ёстой. Хамгийн түрүүнд одоо миний ганц баримтлагдаг зарчим бол тэр гайхширл. Хүн үзэгч ямар нэгэн байдлаар халмаарч гайхшихгүй бол бид нар үзүр хийгээд яах юм бэ гэж боддог. Бидний энэ театрын үйл ажиллагааг энэ удаагийн бүтээлийн хувьд бол манай засгийн газраас соёл урлагийн салбарт хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөрүүдийн нэг бол энэ сонгодог уран бүтээлийг дэмжих хоёр хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа юм. Манай боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас өөрөөр засгийн газраас сонгодог хоёр хөтөлбөрийн хүрээнд энэ уран бүтээлийн одоо зардлын нийт 70 орчим хувийг санхүүжүүлсэн. Бас урлаг дэлгэхтэй, сэтгэлтэй бидний үйл ажиллагаа ойлгож дэмжиж байдаг одоо олон байгууллага хүмүүсийн хамтаа ажиллагааны үр дүнд энэ удаагийн одоо Ромео Жюльеттэй жүжиг тайзны бүтээл болж үзэгч олон түмнийг сайхан хүлээж авч эхний одоо 10 тоглолт хийхэд төлөвлөсөн үндсэндээ 10 тоглолтын одоо таслбар дууссан. Жүжигэр нь таалагдж байна. Өмнө нь бол 96 он тоглож байхад нь бол үзчихсэн. Тэгээд одоо энэ жүжиг юм бол энэ ерөөхдөө тавилтын орчин үеийн шийдэл технологи ашигласан байдал нь бол үнэхээр таалагдж байна. Тэгээд бас дундуур классик хэсгүүд нөөрэ орж ирээд байгаа нь бас сайхан санагдчихэж байна.
Ер нь бол мэдээж хичнээн сонгодог зохиолч гэсэн энэ сонгодог зохиолыг бас орчин цагийн энэ сэтгэлгээнд тохируулж ингэж найруулж байгаа учраас манай үзэгчид бол одоо аль болохоор үзэхийг хичээх хэрэгтэй энэ шинэлэг ийм шийдэлтэй ийм уран бүтээл ит. Одоогийн байдлаар жүжиг талдаа орсон гэхэд сэтгэлийг маань дээд хитэн тулд төрүүлж чадсан байна. Сайхан сэтгэлтэй. За үзэх хэрэгтэй. Одоо энэ чинь нэгдүгээрт бол өөрөө зохиол маань өөрөө дэлхийн сонгодог зохиолуудын нэг байж байгаа тий. Тэгээд дээр нь бол орчин цагийн Монгол залуучууд, Монгол жүжигчид бол жүжиг яаж амжилуулж чадж байгааг харах хэрэгтэй. Ингээд үзэгчид маань их сайхан хүлээж авч байна. Тэгээд бидний төлөвлөж ихээр зорьсон ажил маань амжилттай болж үзэгч олон түмнийг одоо сонгодог уран бүтээлээр сэтгэл оюуныг нэлээж, оюуны цангааг тайлж байгаадаа манай театрын хамт олон их баяртай байна. Ромео и Жулиетта хоёрын үндсэн шугам бол энэ одоо хэв шинжийг авч яваад байгаа ийм байдал харагдаж байгаа маа. Бусад одоо дөрүүдийн хувьд эцэг Капулетти ч байдаг юм уу одоо өрлөг их гэх мэтийн одоо дөрүүд одоо тэр хамтлам Лоренцоч гэдэг юм уу тэдний хувьд бол ерөөсөө найруулагч шал өөр ондоо зорилт тавьж ажилласан. Тэр бол юу вэ гэхээр ерөөсөө Мирхольдын бидний мэддэг одоо биомеханикийн энэ системийг өөрийнхөө арга барилд одоо авч хэрэглэх гэсэн ийм зорилго тавьсан болов уу гэж миний хувьд бодогдсон юм аа. Энэ тайзны зураг бас маш олон дахин буцаж ингэж энэ дээр ингээд энэ болохгүй байна гэх мэтчлэн буцсан байж байгаа. Тэгээд энэ тайзыг ерөнхийдөө бол шийдэхдээ нэг цулгаа тайзаар шийдсэн. Ховцтойгоо ч уялдуулаад тэгээд бүжиглэх орон зай илүү их гаргахын тулд их цулгаа тайз хийсэн байж байгаа. Хоёр гэр бүлийн одоо загвар моделизац гэж ярина л та загвараар бол тэр хоёр загварчилгаа нь хоёр өөр мөртлөө тайзан дээр гараад ирэхээр нэгдсэн тим хэлбэртэй нэгдсэн ансамбл болох хэлбэрээр зохиомжуулж одоо Үнэнбат дизайнер хамтран энэ шийдлүүдийг найруулагч хамтраад одоо энэ бүгдийг ярилцсны үндсээр ийм шинэ сонин маягийн шийдлийг хийх зорьсон юм аа. Тебалтын дүр маань эрэлхийг зоригтой юу хүснэ хийдэг тийм зэндарахгүй бүхнийг дээрээс харсан тийм дарангуулагч дүр юм аа. Тэгээд миний хувьд гэх юм бол энэ дүр дээр ажиллаад одоо 2 сар гарan болж байна. Тэгээ хөдөлгөөний дасгал дээр толгуурлж ажиллаж байгаа болохоор миний хувьд гэх юм бол асар их ачааллыг өөр дээр авч ажиллаж байгаа. Би одоо 85 хил байсан бол одоо би 75 хил болтлоо турсан байна. Жүжигчдийн одоо биеийн болон хүчний энэ тэнцвэргүй байдлыг одоо бүгднийг нэг ансамблд оруулахын тулд фитнесээр хичээллүүлж бол нэгдсэн ийм хүчний болон уян хатны формтой болох гэж оролдсон байна. Зодооны урлагаар дамжуулж залуучуудын одоо үйл хөдөлгөөнийг их тийм хурц болгосон. Бүжгийн төрлүүдээс мөн адил хичээллүүлсэн байна. Гэхдээ энэ удаагийн тавилт байна их тийм хөдөлгөөнтэй хувцсан гэхтэл фэшн талгаа барьсан те дөрүүдүүд арай өөр эсрэг ийм трактор эсрэг ийм юмуудыг авч ингэж хийсэн учраас энэ нь бол илүү их зөвцөн гэж одоо ойлгож байгаа. Одоо манай найруулагч Наранбаатарын маань одоо зүгээс бид нарт ингэж хэлжсэн байхгүй. Энэ жүжигэн дотор зөвхөн Ромео Жулиетта хоёр л одоо энгийн хүн жинхэнэ хүнээрээ байна. Бусд нь бол те бусад хоёртын гэр бүлүүд бол бүгдээрээ одоо ингэ өөр байх юм аа. Жишээ нь одоо Жулиеттагийн аав Капулеттиний тал гэх юм бол цусрагчтай одоо манай би бол яг тийм маягаар бутсан байгаа. Ромеогийн аав Монтеки одоо манай талынхан бол одоо тийм мутант гэх юм уу тийм утгаар ингэж байх юм шүү гэд бидэрт бас юм санаа оноо харуулж байгаа хэлсэн л дээ. Тэрний дагуу ингэж одоо нөр бодолтой хийгээд Ромео Жулиетта жүжиг дээр хөвчлэн залуучууд бол зохилж тоглож байгаа. Тэгээд залуучууд маань их сайхан ирч хүчтэй урам зоригтой ийм сайхан тоглож ажиллаж байна. Тэгээ үзэгч гэсэн их гоё халуун ташлалтаар хүлээж авч байгаа. Энэ бүтээл ингээд сонгогдож үжиг бол үнэхээр их олон жилийн давтамжтайгаар хийгддэг л дээ. Жишээ нь Монголд хэд одоо 20 жилийн дараа тавигдаж ийн гэж бодоход тэгэхээр дараагийн жүжиг хэдэн жилийн дараа тавигдах вэ? Яг ийм торгон үед бидний үеийн залуучууд энэ театрт ажиллаж байж таарад тэгээд энэ бүтээлийн одоо ихэнх ачааг нуруунд дээрээ үүрээд
гарах ийм одоо азтай зүйл бидэнд тохиосонд бол үнэхээр сэтгэлдээ талархаж тийм бахархах сэтгэл төрж байлаа. Тэгээд бас өөр юун дээр баярлж байна вэ гэхээр энэ одоо билет олдохгүй байна те маш олон хүн үзэж гин гэснээр бас драмын урлагийг хүмүүс бас их ойлгодог, үздэг юм болж байна. Залуучууд маань ер нь үзэж байгаа зэрэглийг ихэнх нь харахаар бас гоё залуучууд байгаад байгаа. Тийм болохоор энэ бас их талархууштай байна. Хийцээхээ явцч Ромео Жюльеттэй жүжигийг зөвхөн хайр сэтгэлийн талаар жүжиг гэдгээр нь маш олон хүн мэддэг. Тэгвэл энэ удаагийн тавилтанд өнөөгийн нийгэмдэх авилгал, хээл хахуул, эрх мэдэл, үнцийн, найс нөхөрлийн үнцийн эрх мэдлийн төлөөх тэмцэл гээд маш олон зүйлийг хөндөж харуулж өгснөөрөө бидэнд илүү их зүйлийг ухааруулж ойлгуулж өгсөн. Сургуулийн явцч тэр дандаа залуу уур амьсгал эрч хүчээр дүүрнэ. Ийм хагас жилийн ажил өрнөлөөдөө театрт хүмүүс үзэгч найруулагчийн тавилтыг л үзэх гэж ирдэг болохоос биш. Тэрнээс биш зохиолын гэртээ уншиж шүү дээ гэдэг тийм алтартай үг байдаг. Жүжигийн тавилт, энэ тай засалт, за энэ хувцас, тайзны хувцас, энэ жүжигчдийн тоглолт бол яг үнэхээр одоо цаг үеэ олсон ийм одоо тавилт байсан харагдаж байна. Мөн нөгөө төвөр одоо үзэгчид маань үнэхээр одоо энэ сонгодог урлагаар их цангасан байсан харагдаж байна. Тэгэхээр би бол энэ жүжигийг бол их нааштай хүлээж авсан. Яагаад би нааштай хүлээж авсан бэ гэхээр нэгдүгээрт бол Наранбаатар энэ жүжигээрээ өөрийгөө эвдэж найруулгын хувьд бол шинжлэх гэж оролцсон явдал бол хамгийн чухал оролт гэж би өөртөө бодсон. Манай хөгжмийн зохиолч бас өөрийнхөө уран бүтээлийг анх удаа тайзны жүжигт зориулсан юм уран бүтээл хийлээ. Хамгийн гол одоо энэ Ромео Жюльеттагийн тема бол тэр дарарара гэдэг ийм л дөрвөн нотолт. Энэ дөрвөн нот бол одоо бүхэлдээ Ромео Жюльеттаг одоо илэрхийлсэн ийм дөрвөн нот юм болов. Параг дээр өөрөндөө бас ярина л да хоёлаа ярина суун. Тэгээд сүүлдээ чинь нэг бөөн хайр дурлалын романтик юм үйл явдлууд өрнөл параг дээр одоо гол дүрдээ тоглож эхэлж байхгүй. Одоо хинч Ромео, хин Жюльетта хоёр нэг хоорондоо нэг ингээл байдаг. Тэгээд сүүлдээ эн чинь одоо сэтгэл хөөрсөөр одоо ер нь зүрх нэг л сонир болж шүү. Ер нь тэгээд пара маань ч гэсэн яа зүрх салгалаад ах юм байлээ юм байна уу гэж. Би нэг зүрхний нэг тусаалга ямар валидолч юу ч нэг 15 20 хэдэн тусалж илүү уудаг Балакардин зүрхний. Тэгээд пара заа өгшөндөө нэг өгчихгээр. Тэгээд пара чинь бас л нөгөө доор хүмүүстэйгээ ажиллаж нөгөө зүрх сэтгэл нь оволцчихвол амьсгаан давхцсан дээр гарч ирлээ. За 16 тусал шүү чигээл тэгээд хоёулаа би нэг ингээ Балакардин тал ээж ин да. Тэгээд тэрнээс хойш баг битээр байнга Балакардин цасаар байгаа л одоо энэ Ромео Жюльеттаг барсан таа. Энд манай залуучууд өөрсдийнхээ мэдсэн, чадсан, сурсан энэ эрдэмээ үзэгчдэд харуулж чадсан гэж би дотроо залуучуудаараа бахархаж байна. За дэлхийн хайр дурлалын сонгогдох төг болсон Ромео Жюльетта жүжигийг юуны юм хүлээн авч үзсэн театрын урлагийг хэмнэлэн дэглэгч үзэгч та бүхэндээ баярлалаа. За тэгээд маркетинг олон нийтэд харилцах албатай хамтран ажилласан Unitel Group, Isnam зэрэг PR компаниудад юуны юм баярлалаа илэрхийлье. Хамтран ажилласан байгууллага хүмүүс энэ уран бүтээлээр ажилласан найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, уран бүтээлчтэй бидний хийсэн одоо бүтээснийг ирж үзэж бидэнд урам хайрлаж байгаа эрхэм залуучууд, эрхэм хүндэт үзэгчдтэй одоо театрын хамт олонны өмнөөс бас талархлаа илэрхийлж сайн сайхныг хүсэж байна. Сэтгэлэн чиний өрмөд ургасан цэцэг юм уу да сэтгэлмэн чиний үчээр хийсэн үлгэрч юм уу
үлдэж болох яагаад ийм гэгээлгэн юм бэ чи бэ яагаад ийм яруухан бэ мянган жил чи намайг хайрлаж чадахгүй чи бэ маргааш гацах юм шиг надад дурах хонгор бэ мянган жил би чамайг үдээсээр үзнэ хатмэ маргааш очих юм шиг үрд чамайг үдэнэ би чи хатмэ мянган жил чи намайг хайрлаж чадахгүй чи бэ маргааш гацах юм шиг надад дурах хонгор бэ мянган жил би чамайг хүлээсээр үлднэ хайртмэ маргааш учрах юм шиг үрд чамайг хүлээнэ би чинь хайртмэ Хангэр сэтгэлд минь амин зүрх минь гинэн сэтгэлд минь гэрэлт зүрх минь